Сайн бацгаана уу, Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр та бүхэндээ Япон улсад гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. 2006 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Японы Токио хотын Ниши Шинжукугийн гудамжинд шинэ жилийн уур амьсгалаар дүүрэн байсан. Ийм уур амьсгалыг илтгэх мэт өглөөний Ниши Шинжукугийн гудамж шүнжин наригсан согтуу хүмүүсийн үлдээсэн хогоор дүүрсэн байсан бөгөөд ажилдаа явхаар метроны буудлын руу чиглэж байсан нэгэн явган зорчигч төмөр замын ойролцоо хайсан хогийг олж хардаг. Анхандаа хүүхдүүдийн тоглож байгаад орхисон хүүхэлдээ эсвэл манеканыг хогийн утанд хийгээд хайчихсан байна гэж бодсон боловч тэрхүү явган зорчигчийн харсан зүйл бол хувааж жижиглэж орхисон хүний цогцос байсан. Ингээд тэр хүн түүнийг хараад маш их айц сандран яаралтай цагдаад дуудлага өгдөг. Дуудлагаар ирсэн цагдаагийнхан цогцсыг хуваасан байдлыг хараад үнэхээр цочиртцоосон. Хогийн утан дотор зөвхөн хүний их биел байсан бөгөөд толгой болон гар хөл нь байгаагүй. Хайрсан хэсгийг нь ажиглавал хурц хөрөөгөөр зүссэн гэж таамаглахаар харагдаж байсан. Их биенээс нь харах юм бол 20-30 орчим насны залуу эрэгтэй гэдгийг нь тогтоох боломжтой байсан. Харин нас барсан хугацаа нь 1-3 хоногийн өмнө гэж тогтоогддог. Токиогийн цагдаагийн газар Шинжукид мөрдөн байцаах штаб байгуулж албан ёсоор мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлцгээм цогцос олдсон газар нь гэмт хэрэг их гардаг Кабукичо дүүрэгтээ ойрхон байсан бөгөөд цогцсыг хуваасан арга барил нь эндүү хэрцгий байсан болохоор цагдаа нар якуза эсвэл хятадын мафийн хийсэн хэрэг байж магадгүй гэж бодон мөрдөлгөө анх эхлүүлдэг. Гэвч хохирогчийн нүрийг харах боломжгүй тул хэн болохыг нь тогтооход нэлийн хүндрэлтэй байсан бөгөөд ар нь олдохгүй байсан болохоор мөрдөн байцаалт мухардмал байдалд орд. Хохирогчийн хэн болох нь тодорхойгүй цогцсны бусад хэсэг олдоогүй байгаа ийм нөхцөл байдалд Япон даяар маш том цочрол үүсгэсэн бөгөөд цагдаагийн хүчийг цогцсын үлдэгдэл хэсгийг олоход чиглүүлсэн ч цаг хугацаа урссаар л байсан. Ингээд 12 хоногийн дараа буюу 2006 оны 12 сарын 28-ны өдрийн 15 цаг 10 минутанд Якогама хогоос нэг мэдээлэл ирдэг. Тэр мэдээлэл дээр манай гэрийн хашаанд хүний цогцос булчсан байна гэсэн нэг хүний дуудлага байдаг. Ингээд цагдаа нар бол мэдээж яаралтай тэр газар руу очисон. Энэ газар бол анх цогцос олдсон газраас тийм ч холгүй газар байсан. Дуудлага өгсөн хүн нохоогоо салхилуулж явах үедээ нохоо нь ямар нэгэн зүйлийн үнэр авч хүнгүй хоосон байшингийн хашааг ухсаар цогцос олдсон бөгөөд энэ нь өмнө нь олдсон цогцсны доод биеийн хэсэг байсан болохоор хурууныхээ болон ДНХ-гийн шинжилгээ хийх боломжтой байсан. Гэхдээ зөвхөн толгой л хараахан олдоогүй. Цогцос олдсон газар нь гоёмсог амьны орон сууцнууд игэнсэн дээд зэрэглэлийн хороолол. Гэмт хэрэгтэн яаж ийм хороололд цогцос булж зүрхэлвэ гэдэг нь бол маш их шууг андагдсан. Мөн тэр байшин хүнгүй хоосон гэдгийг яаж мэдээд хашаанд нь булсан бэ гэдгийг бол хүмүүс маш их гайхажсэн. Бүх зүйл эргэлзээтэй байх тэр үед цагдаа нар Шинжукуд сургаггүй алга болсон нэгэн эрэгтэйд анхаарлаа хандуулдаг. Сургаггүй алга болсон хүн бол нэр хүндтэй үнэт цаасны компанид ажилладаг Юсуке гэх 30 гаруй настай залуу байсан. Анх сургаггүй алга болсон хүний өндөр болон их биеэр нь таамагласан цогцсын өндрийг харьцуулахад цогцсны эзэн арай намхан гэж таамаглагдаж байсан ч хөл нь олдсноор хөл нь бодож байснаас урт байсан болохоор өндөр нь таарч байгаа болохоор цагдаа нар Юсукегийн эхнэртэй уулзаж их биеийн зургийг үзүүлэн хэн болохыг нь баталж өгөхийг хүсдэг. Гэтэл эхнэр нь энэ залуу миний нөхөр биш байна. Манай нөхөр цээжин дээрээ том хагалгааны сорвтой. Харин энэ цогцсонд тийм сорив алга. Тэгэхээр манай нөхөр биш байна гэж хэлдэг. Ингээд хэрэг улам бүр нууцлаг байдалд орж эхэлдэг. Цагдаа нар ДНХ-гийн шинжилгээний хариуг хүлээнгээ мөрдлөгөө үргэлжлүүлж байсан. Ингээд олон хүн цочирдож байх зур цагдаа нар хохирогчийн хэн болохыг тогтоохоор ажиллаж байсан. Цээжин дээрээ сорвтой гэх эхнэр Каоригийн хэлснээс өөрөөр олдсон биеийн хэсгүүдийн ДНХ Юсукегийн гэрээс олдсон ДНХ-тэй бүрэн таарч цогцос Юсукегийнх мөн болох нь тогтоогддог. Ингээд түүний цогцос мөн болох нь тогтоогдмогц цагдаа нар эхнэрлүүн анхаарлаа хандуулж эхэлдэг. Юсукегийн эхнэр тухайн үед 32 настай байсан Мачаши Каори гэдэг эмэгтэй байсан. Тэрээр 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нөхөр нь гэртээ ирээгүй гэж цагдаа нарт мэдүүлдэг. Нөхөр нь том үнэт цаасны компанид ажилладаг өндөр цалинтай элит гаралтай ажилтан байсан. Гэтэл яагаад ингэж хэрцгийгээр амь насаа алдсан нь маш их айдас дагуулж исэн. Нөхрийнх нь ажилладаг компанийн хамт олон түүнд ямар нэгэн сонзон байх үндэслэлгүй гэж
мэдүүлгүүд бол өгч исэн. Гэвч цагдаа нар Каоригийн сургаггүй алга болсон гэх дуудлага өгсөн өдрийг хараад ер нь бол эхнэрт нь эргэлзэж эхэлцгээдэг. Нөхөр нь 11-нд ирээгүй байхад тэрээр 15-нд буюу 4 хоногийн дараа сургаггүй алга болсон тухай дуудлага өгсөн. Каоригийн ар гэрийг шалгаад үзэхэд түүний аав Нигатад нэлээд том хэвлэлийн компани ажиллаулдаг гинээлэг хүн байсан бөгөөд Каори маш нэр хүндтэй, охидын сургууль төгссөн, санхүүгийн хувьд дутах зүйлгүй өссөн нэгэн байсан. Мөн тэрээр аавынхаа компанид ажиллах нөхцөлтөөгөөр сар бүр эцэг эхээсээ 400 мянган йен авдаг байсан байгаа. Гэвч мөрдөн байцаалтын явцад түүнийг улаан дэнлүүний гудамж буюу биеэ үнэлэх салбарт ажиллаж байсан түүхтэй гэдгийг цагдаа нар олж мэдцгээдэг. Баян чинээлэг амьдралтай хэрнээ үнэтэй брэнд худалдаж авахын тулд биеэ үнэлдэг байсан нь тогтогцсон гэсэн үг. Каори маш хатуу, дарангуйлагч, ууртай аавын дор өссөн бөгөөд түүний бага насны сургуулийн төгсөлтийн номон дээр би ялагдах дургүй, намайг гомдоовол заавал 2 дахин нугалж би хариуг нь төлөвлөх болно гэсэн үгийг бичсэн байгааг нь мөн цагдаа нар олж хардаг. За ингээд цагдаа нар бол мөрдлөгөө явуулж авах үедээ эхнэр нь нөхрийнхөө биен дээр сорив байдаг гэж худлаа ярьсан. Нөхөр нь сургаггүй алга болсноос хойш 5 хоногийн дараа дуудлага өгсөн. 15-нд дуудлага өгөөд 16-ны өдөр цогцос олдсон байна. Тэгэхээр энэ бол эхнэрийг нь маш сэжигтэй гэдгийг харуулж исэн. Цагдаа нар түүнийг дуудлага өгснөөхөө дараа цогцсыг зөөвөрлөж хайсан байх магадлалтай гэж үздэгээж эхэлдэг. Мөн түүний өссөн орчин, хатуу чанга гэр бүлийн хүмүүжил, түүний дотоод сэтгэлийн гажуудал зэрэг нь үүнд нөлөөлсөн байх боломжтой харагдчихсэн. Каоригийн хувьд бол маш их нэрлэхүү, бусдыг дээрээс хардаг зантай байсан бөгөөд өндөр орлоготой залуутай гэрэлсэн ч бидний амьдрал тийм ч аз жаргалтай байгаагүй. Хосууд хоёулаа гэр бүлээс гадуурх харилцаатай байсан бөгөөд Каори нөхрийнхөө нууц бичлэгийг хийж нөхөр нь өөр эмэгтэйтэй гэрлэхээр төлөвлөж байгааг тухайн үед олж мэдсэн байсан. Үүнээс олж маргаан үсэж 12 дугаар сарын 12-ны өдөр Каори унтаж исэн нөхрийнхөө толгой руу дарсны шилээр олон удаа цохин амь насыг нь хөнөөсөн болох нь тодорхой болдог. Тэрээр цогцсыг гэртээ хэд хоног байлгасны эцэс үнэр гарч эхэлсэн тул хөрөө худалдан авч угаалгын өрөөнд цогцсыг хуваасан байгаа. Түүний тэмдэглэлийн дэвтэр дээр хөл, толгой, гар зэргийг маш жижиг болгон хувааж дуусгалаа гэж өөрөө тэмдэглэл өчиж үлдээсэн байсан. Цогцсны их биеийг ууданд хийж таксигаар зөөвөрлөн Шинжукуд хайж доод биеийг нь хоосон хашаанд болж толгойг нь цэцэрлэгт хүрээлэнд болсон байсан. За ингээд мэдээж бол Каоригийн бүх үнэн илчлэгдэж шүүх хурал болсон. Каори шүүх хурал дээр сэтгцийн өвчтөө мэт аашилж ялаа хөнгөлүүлэхийг оролдсон боловч шүүхээс түүнийг төлөвлөгөө даллага үйлдсэн гэж үзэн 15 жилийн хорих ялыг оноодог. Тэрээр 2023 онд ялаа эдлээд суллагдсан. Тэгэхээр одоогийн байдлаар бол суллагдчихсан гэсэн үг. 2023 онд ялаа эдлээд суллагдсан байгаа. Тэрээр багаасаа бусдыг дарангуйлж өөрийн хүслээр амьдрахыг хүсдэг байсан бөгөөд нөхөр нь түүний брендинг хувцснуудыг хайчилж картыг нь хаах зэргээр хянахыг оролдох үед түүний уур хилэн дээд зэгтээ хурж энэхүү аимшигт хэргийг үйлдсэн гэдгээ сүүлд өөрөө ярьсан байгаа. Каори гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан гэж өөрөө мэдүүлж байсан тэрхүү хүнд үедээ сургуулийнхаа найзуудтай уулзсан, нөхрийнхөө хөрөнгө чинийг гайхуулж найзуудынхаа нөхрүүдийг доош нь хийдэг байсан гэдэг нь сүүлд ил болдог. Үргэлж дээд зэрэглэлийн зэндаанд амьдрахыг хүсдэг байсан Каориг баривчлагдах үед хосуудын банкны дансны үлдэгдэл ердөө 50 мянган йен гэсэн байгаа. Тэгээ энэ нь болохоор Монгол мөнгөөр ойролцоогоор 1 сая гаруй төгрөг юм шиг байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол энэ түрээд өндөрлж байна. За тэгээ миний бодлоор бол Японы ял нэлээд бага юм шиг санагдсан. Бүхэл бүтэн нөхрийнхөө амь насыг хөнөөгөө хэсэг болгож цогцсыг хуваагаад 2 өөр газар аимшигтайгаар хайсан байхад 15 жилийн ял оноож гинэ гэдэг нь бол миний хувьд нэлээд бага ял санагдсан. Та бүхэн бас юу гэж бодож байна? Мөн Каоригийн хувьд бол багаасаа хэдийгээр дарангуйлагч эцгийн дор өссөн ч гэсэндээ мөнгөөр бол хангалттай амьдарч исэн. Тэгээ бүх мөнгөө ер нь бол брендийн үнэтэй зүйлсүүд зарцуулдаг байжгаад бас мөнгө сайн олдог нөхөртэй болж нөхрийнхөө мөнгөөр ч гэсэн нэлээд хангалуун амьдарч исэн боловч хоорондоо яг хайр сэтгэлтэй байсан нь мэддэхгүй тусдаа өөр хүмүүстэй явалдаад тэгээд тэр нас баригдаад салах дээрээ тулаад нөхөр нь уурандаа түүний брэнд хувцсууд картыг хайчснаас болж ийхүү аимшигтай аллагын хэрэг үүссэн маш харамсалтай юм хэрэг байлаа. Тэгээд та бүхэн хэрэгээ сонсоод лайк, subscribe, share хийхээ битгий мартаарай. Энэ удаагийнхаа дугаарыг сонссон та бүхэнд маш их баярлалаа. Бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар уулзцгаая.